Сэрээрээ босоор 61 дэх өдөр маань эхэллээ. Ингээд энэ өдөр юу болсныг хамтдаа харцгаая. За ингээд ээлжид өдөр маань эхэллээ. Өглөөний 6 цаг өнгөрч байлаа. Үүр цайж байлаа. За ингээд өглөө шууд л дасгал руугаа орлоо. 400 дээсээ эхэллээ. За өнөөдөр гадуур ордон сууж нэлээд амжуулах ажлууд бас байна. Хувийнхаа компани дээр ажиллах амжуул, банкн дээр нэлээд удаан өнжих ажлууд гээд төлөвлөсөн ажлууд нэлээд их байна. Орой бас октоодынхаа сургуулиас нь авнаа гэсэн ийм төлөвлөгөөнүүд надад байгаа. За маргааш Чингэлтэй дүүргийнхээ иргэдтэй Баян зүрх хайрхандаа ууланд алхалттай. За маргаашийнхаа ууланд алхахдаа манай эхнэр сайхан аарч цуцалгаад нэг өндөг шараа сэндвич хийдэг. Тэрийгээ бас бэлдэнэ гэж хэлжсэн. Тэр хийх юмнуудын бүгдийг орой очихдаа авч өгнө гэд хэлсэн байгаа. За ингээ ямар ч сан 400 дасгал дээсүүдээ хийлээ. Хамгийн гол нь шин төрлийн үсрэлт дээсний эргэлтийг сурыг гэж бодоод хичээгээд байна. Яг гоо явандаа олон хийхээр гайгүй дасах шинжтэй юм шиг байна. За гар дээр 15 сунаалт энтер гэдэг өглөө жингээ өвцөн 84.2 кг болцсон байлаа. 84 кг руу орсон гэхээр нэг л турцсан юм шиг, хэд турцсан юм шиг санагдаад байна. Жимтэй өнөөдөр уулзъя гэсэн бас амжсангүй. За ингээд гэрээсээ гарлаа. Ордны гадаа баахан жагсагчд, хөрхий түүхийн ажилчид маань одоо бас юугаа лоозон барьсан зогсчихлаа. За ингээд ордонд орж нэлээд олон ажлуудаа амжуулчаад банкн дээрх ажлууд дээр нэлээд төвлөрж ажиллаа. За ингээд орой октоудаа аваад гэртээ хүрээдэрлээ. 12 минутынхаа хараалтыг хийлээ. Сонголтын дасгалуудаа бүгдийг хийлээ. Миний бичлэгийг үзэж байгаа хүмүүс байвал сар болгоны төгсгөлийн амралтын өдөр ууланд алхах зорилт тавьсан байгаа. За маргааш өглөө ууландаа алхана. За эх сарын уул бол урдын одоо богдхан ууландаа, дараагийнх бол сонгон хайрхан ингээд нийслэхэд 4 хайрхандаа авирсны дараа хотоос гарч ингээд тэр үед ч бас 100 болцсон байх үзэсгэлэнтэй байгалуудаар аялнаа гэж төлөвлөж байгаа шүү. За ингээд 61 дэх өдөр гэдэг бол 2 сарын хугацаа бол өндөрлсөн байна. Ямар ч хэсэн хичээсээр байгаа шүү. Та бүхэн сайхан амраарай. За ингээд 61 дэх өдөр маань өндөрлөө. Өнөөдөр бас нэлээд Сүхбаатарын талбай, Чингисийн талбайгаар бослог шгсаал болтой их таарлаа. За ингээд ээлж дасгалын өдөр маань өндөрлөж байна. Маргааш өглөө Чингэлтэй дүүргийнхээ иргэдтэй Баян зүрх хайрхандаа ууланд алхалтай байгаа. Бидэнтэй нэгдэх хүмүүс авч мэдчих болно. Бүгдээрээ сайхан амраарай. Баярлалаа. Баяртай.